өчгөн ард түмнийг унтчих хооронд ардын нам ардчилсан намын хамтарсан ажлын хэсэг нэртэй юм оруулж ирээд жижигрүүс мажоритар нэртэй мөнгөний сонгуул хийх тэр хуулийг санаачлан баталлаа. Танил мөнгө хоёр дээр суурилж өнөөдөр сонгуульд орж өчигдөр улсын хурлын гишүүд аригдсан баяраа тэмдэглэсэн мөнгөтэй гишүүд яагаад гэвэл ашгүйдээ гэж зарим нэг нь бүр хатуухан ирэхэд бол тойргууд дээр очиж мөнгө тарах хүмүүсийн нэрсийг батсан явж илээ. Энэ бол ухралтаа тэмдэглэж байгаа. Гэхдээ би найдаж байна ард түмэндээ. Юунд найдаж байгаа вэ гэвэл 100 мянган төгрөг аваад баян хүнийг улам баян амьдруулах хүсэлтэй тэгээ яв. Насаар нь хижээхгүйгээс хойш тэр мөнгийг аваад сонголтоо хийхгүй байх хэрэгтэй. 25 жил тэр орлогоор явсан. Их хурлын гишүүд хэлж байна. Талхаа хувааж иж байгаа юм чинь 5 дугаар ангийн боловсралтай юм чинь эднэр мөнгөнд явахгүй яах юм бэ гэж. Хууль хүчний байгууллага бидний гарт байгаа юм чинь хяналт тавихгүй штэ. Ямар хамаатай бэ гэд эднэр манангийн төрийнхөө өцөгдөр бүр ирээд сэргүй элен далангүй хэлсэн.